Хамтаа баярлалаа. За Булган аймгийн засаг дарга пүрэв очрыг үндсэн хууль зөрчин томилсон гэх асуудлаар нэр бүхий иргэн үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байна. Түүнчлэн Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс засаг даргын үйл ажиллагааг хангалтгүй хэмээн дүгнжээ. Гэвч хууль зөрчин томилогдсон хийгээд албан тушаалын гэмтэрэгт нэр холбогдоод байгаа пүрэв очирт хариуцлага тооцох асуудал өнөөдрийг хүртэл хөндөгдөөгүй явсаар байна. Тэгвэл улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс Тус аймгийн засаг даргад хариуцлага тооцох шаардлагыг хөргүүлж Монгол Ардын нам төрийн албаны хууль бус томилгоог өөгшүүлэхгүй байх шаардлагыг хөндөд байна. Гэрээгээр ажиллаж байсан хүнийг төрийн албаа агч гэж албан бичиг хийж өгснөөс болж тэр одоо хууль бусаар Булган аймгийн засаг дарга томилогдсон. Энэ Булган аймгийн засаг даргыг одоо огцруулсан гэвч одоо засгийн газар ерөнхий сайд нь буцаасан байгаа тодорхой албан тушаалтан өөрсдөө хувийн эрх ашигын үүднээс энэ хүнийг хүчээр ажилуулад байна уу гэсэн ийм дүгнэлт төрж байгаа. Айлч түвшинд ямар ч хэрэг хийсэн бэ, хариуцлагагүй ажилласан бэ, хариуцлага тооцдог ийм ажиллагаа бүр байхгүй болчиход шүү дээ айлал түвшиндөө. Зэнхүү Булган аймгийн засаг дарга пүрэв очрын нэр Монгол Ардын намын асуудал болж хуурайд байна. Хэдийгээр нэг аймгийн засаг даргын томилгоо тойрсон иргэдийн төлөвчдийн хурлын талцал хуваагдал мэт харагдаж байгаа боловч том зургаар хуурамч дүгнэлт гаргаж төрийн үдэдэг албан тушаалд томилогдсон байж болзошгүй асуудлыг эрх баригч нам нь хүч төрөн хамгаалж байна уу гэдэг хардлагыг дагуулж байгаа юм а. За Булган аймгийн засаг дарга пүрэв очрыг аймгийн иргэдийн төлөвчдийн хурлаас энэ оны эхэнд огцруулах шийдвэрийг гаргасан ч өнөөдрийг хүртэл засаг даргаараа ажилласан. Харин өнгөрсөн 7 хоногт ажлаа хангалтгүй хийсэн гэдэг дүгнэлтийг аймгийн иргэдийн төлөвчдийн хурлаас гаргаад байгаа юм. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Монгол Ардын намын дарга учрал болон ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар нартай Эрдэнэтэд уулзаж арыг нь даах асуудал яригдсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Харин Монгол Ардын намын Ахмад гишүүдийн зүгээс намдаа 1000 шагнуулсан ч хууль зөрчсөн үйл гаргасан бол хариуцлага тооцох ёстой гэдгийг онцоллоо. Тэрийг нам нь хэд шагнадаг вэ? Юугч магтдаг вэ? Хэрэг хууль зөрчсөн бол намын шагнал хинт ч ямар ч хамаагүй шүү дээ. Хууль дуудгаараа дуудаал яв. За Булган аймгийн засаг дарга пүрэв очтой холбоотой гомдол үндсэн хуулийн цэцдэр очоод жил тойрох гэж байгаа ч өнөөдрийг хүртэл авч хэлэлцэлгүй аргалсаар байна. Тэгвэл сөрөг хүчний зүгээс төрийн албанд үүсэт байгаа олон хуудуудтай томилгоонуудын голлох жишээгээр нэрлэж Монгол Ардын нам хийгээд зандан шитрийн засгийн газрыг хуулийг биелүүлж хяналт хариуцлага боддоор хэрэгжүүлэхийг сануулад байна.